Заасан бацхан, за лайвнда ороод ирээрээ. За лайвнда сайхан ороод ирээрээ. За нөгөө Нямбаатрын бас нөгөө гайтай хэдэн тэрбум Монголын хэдэн тэрбум төгрөгийг одоо гадагш хятадын компанид өгж гаргасан. За хятадын энэ компани үйл ажиллагаан дээр нь оролцсон. Эндний одоо ямар үйл ажиллагаа явуулж байна вэ? Оо, стаа. За хятадын компани энэ харуулсан. Дотор нь орж байгаа дүмсээ ой. За наад үүдрүү орж байгаа дүмсээ ой. Орж байгаа дүмсээ ой. Хаас гадаа зовлоо. За энэ тэгээ яагаад түүний гар өмнө яваад байгаа. Яагаад чи хүний тэгээ гар өмнө яваад яхаар боодын хүн. Хүнийг алчих. Хэв боосч чамаа хэв боосч. Алтаас яасан бэ? Утаа яриад чи. Чамаа боосоо яриа хариу. Маа нүдөө зүгээр чи. За Монгол улсын нутаг дэвсгэр дээр Нямбаатрын бас нэг тарьсан гайн. Нямбаатрын тавьсан бас нэг гайн өнөөдөр ингээ байж байна. Монгол улсын татвар төлөгчдийн мөнгөөс хэдэн тэрбум төгрөгийг энэ хятадын компанид гаргаж өгсөн. Нөгөө хятадын компанийн нөхдүүдэд харж байна. Сайн уу? Сайн мөн үү? Хожаанар биш дээ. Ингээ хожаанар ингээ байж. За ингээд Нямбаатрын тавьсан гайн одоо ингээд Монголын ард түмэн ингээ байж. Монгол залуучууд өнөөдөр ажилгүй байж байгаа. Тэгэхэд одоо энэ ажилгүй юм ард иргэдэг өнөөдөр дүүр хожаанаар ороод ирсэн. Сэлбэд төвгээд энэ дээр ингээ байж байна. Хятадын хороол нэг мужид ороод ирчихсэн юм шиг юм байж. Энэ харж байна уу? Хэр ингээд шалбан нүцгэн ингээд одоо бүр тэрчгээр ингээд байж харж байна уу? Манайхаа тэгээд яана энэ хүмүүс тэгээд. За манайхаа ороод ирээ, лайвнда ороод ирээ. За лайвнда сайхан шеэрлээд өгөөрэй. За Нямбаатрын нөгөө баахан олон хожооноор оруулж ирээд тэгээд одоо нэг бүтээн байгуулалт явуулж байгаа юм шиг ярьсан. Тэр нь ингээд Монгол залуучууд ингээд ямар ч ажилгүй төрөлгүй Монголын Улаанбаатарын эдийн засаг тэрчгээрээ ингээд унчаад байж хахад энэ хожаанаар надаа битүү пив уугаас ууцгаач тэр харж байна уу? Тэр харж байна уу? Тийм байна. Ингээд пив ми ууцгаач ингээд архитад астгацгаач. Нямбаатрын оруулж ирсэн нөхдүүдөөс тийм. Нямбаатрын оруулж ирсэн. Монгол ажилчдын цалин өнөөдөр өгөхгүй. Монгол хүнийг ажилуулахгүй. Монгол хүний ажлын байрыг булааж аваад тэрчгээр нь ингээд байж ирсэн. Одоо ийм л байна штэ. Ингээ ба штэ иймэрхүү байр байдалтай байж. Монголын ард түмний үндэсний аюулгүй байдал одоо энэ лаастагдж байна да. Энэ харж байна уу? Энэ харж байна. Гар болсон дан хожаанар. Өснөөр нь оруулж ирж байгаа. Хэдэн зуугаар нь хэдэн мянгаар нь орж ирээд манайхны ажлын байрыг тэрчгээр нь булаагаад ингээ байж исэн. Иймэрхүү байр байдалтай байж тээ. Тэгээ Монгол залуучуудын цалингийн өгдөггүй ажлын байрыг булаадаг. Иймэрхүү жишээнүүд ингээд байцгааж. Сая энэ үүдэн дээр энэ хідэн нөхдүүдтэй бөө хэрүүл уруул болж байгаа. Арай гэж орж ирлээ. Үнийг бас энэ хожаанаар энэ монголчуудын Нямбаатар гэдэг ямар хог юм хар хулгаач вэ Нямбаатар гэж юм. Айл нодлонгоос ахуулаад цалингийн 50% гэж байгаа байхгүй юу? Ямар ч хараа хяналтгүй гадныханд бол ингээд гिचнэн тэр бумаар мөнгө өгөө явуулдаг. Гिचнэн тэр бумаар мөнгөний өгөө явуулдаг. Тэгэнгүүтээ яаж ийн одоо бүр ингээд Монгол ажилчтанд ямар цалингийн өгдөг гэж байгаа шүү дээ. Тэгэл нэг баахан мега төсөл ярьдаг. Нөгөө мега төсөл нь одоо хэрэгцсэн ч юм байхгүй. Ингээд Монгол хүмүүсүүдийг нутаг орон дээр дээрлэхэд цалин цагааг өгөхгүй. Ийм л байж.
Тэгээ нэг айхтар мега төсөл ярьдаг. Иймэрхүү байр байдалтай. Нөгөө хужаандар нь яаж ийнү? Тэр байгаа газараа дан архитад астцац, дан пивны лааз мааз өрөө тавьчихсан. Иймэрхүү байр байдалтай шүү дээ. За лайвмаа сайхан шеэрлээд өгөөрэй. Тэгэхээр ерөөсөө нэг хаа газрын нэг хужаанарыг өмөрдөг нэг хэдэн залуучууд. Тий, хэдэн залуучууд тавьчихсан. Агтдаг нохоо шиг тий. Тий, нөгөөдөл нь барьж иччихгээд Сая цэгмүүдийн бүр гар марын хуг. цэгмдийн гарыг нь сая хашаан дотор хавчаад гарыг нь бараг гимтээчүү явчих. Тий. Иймэрхүү л байр байдалтай. Одоо энэ нүгээр ажиллаж байгаа энэ охид бүсгүйчүүд энэ хүмүүсүүдийг одоо яаж байгаа бол? Иймэрхүү л байр байдалтай. Одоо ингээд хамгийн гол нь энэ яг хөө бүтээн байгуул хийлгүүд явах. Хамгийн гол нь энэ чинь бас нэг Тий. Бүтээн байгуулалт хийхдээ бүтээн байгуулалтаа Монголынхоо компаниар Монголынхоо ард иргэдийг цалинжуулж ингэж хиймээр биш. Хятадын компанид аваачаад ингээл тэрчгээр нь хэдэн 100 тэрбумаар нь аваачаад өгчдөг. Тэгээ Монгол залуучуудыг яаж ийм туслан гүйцэтгэгчээр аваад ирдэг. Тэгээ энд нь гिचнэн 100 хятад авчраа байрлуулсан. одоо энэ Нөгөөдөл нь хийсэн ажилгүй сая гидсэн маачаад энэнгөө дүүрэн өрөөгөрөө дүүр нөгөө Нямбаатарын нөгөө балаг шээстэй энэ ч одоо нөгөө. нөгөө минь Нямбаатарын балаг. Нямбаатар алтан шагаа. Нямбаатар алтан шагаа. Дээрээс нь нөгөө хин. Сайн зөрг гэдэг нөхөр чинь балаг ихгүй юу? Сайн зөрг нь яаж ийнө нөгөө Монголын улсын хурлын гишүүдийг загнаал улсын хурлын гишүүдийг алан шулнаар нь дуудаал. Тэгэл улсын хурлын гишүүдийг алан шулнаар нь дууддаг. Дээрээс нь улсын хурлын гишүүдийг гараад зодтолтыг гэж ярьдаг. Ийм тэнэг эргүү молгоо өөрөөсөө боловсроогүй ийм хүмүүсүүдийг өндөр адман тушаал тавьсны гай лайл анчиг болол ингээ хүтэж байна. Ингээ дүүрэн хэцлүүд. Дүүр ихтэй. Монгол залуучууд өнөөдөр барилгын компаниуд ямар ч ажилгүй байна. Сүүлийн үед ямар ч ажилгүй байна гэж ярьж байгаа шүү дээ. Гэтэл энэ Нямбаатарын хэдэн хулгайчуудын байж байгаа царай ийм өчнөө 100-аараа оруулаад ирсэн. Одоо нөгөө Нямбаатарын сугных нь өснүүд нь энэ орж ирж байна. Сугных нь өснүүд бодвол юм бичих байлгүй. Гэхдээ Монголын ард түмэн бид нар бол энэ компанийн үйл ажиллагааг зогсооно. Өөр яах. Өнөөдөр яг одоо энэ цагт ороос болоод тэгээд хаалгын орж буцаад ашиг зогсоо тийм үү? Зогсоо шүү дээ өөр яа тий. Энэ барилга хот байгуулалтын яамны нөхдүүд та нар ярьж энэ хүмүүсүүдээ хяналттай. Гигэн цагаан өдрөөр энэ обста бүгдээрээ архитект арстаа сууцгаач. Гиз гүзэгээ гаргацсан 20-30 араа хятадууд ингээд сууж. Тэгээ Монгол ажилчдыг ажилуулчаад нэг цалин цагааг нь өгдөхгүй. Иймэрхүү байр байдалтай сууж байгаа байхгүй юу? Нямбаатар гэж тань гэдэг хог юм хулгайч байна. Энэ нэг хэдэн хүмүүсүүд байж та ороод ирдэ. Сайн байна уу? Орчуулагч байна уу? Орчуулагч байна уу? Орчуулагч. Хятад хүмүүсүүд шүү дээ. Орчуулагч байхгүй. Орчуулагч уу? Орчуулагч байна уу? Орчуулагч байдаг юм уу? Эднэр биш үү? Орчуулагч Монгол хэд мэдхийн дээр мэдчихэж байгаа. Темботогийн сууцгаач. Хардаа тэр. Зүгээр нэг Одоо яг юу болоод байгаа юм? Монгол улсад яг юу болж байна? Монгол улсад өнөөдөр яг юу болж байна? дээгүүр хошоо ороход монголоор яриа. Тий. Монгол ихтэй авсан ч юм уу. Тий. Жоохон зүг юм уу тийм ээ. Тэгэхээр асуудал шийдэх хэрэгтэй байна. Энэ араа орж Арай гэх юм энэ хардаа. Манай залуучууд ингэж гар хөлийн хуглах шахаад энэ харж ийн Ингээд гарын цус нүжийг гойжуулаад ингээ ачиг нохоо шигтэй бүр өстэй. Хүн ийм л юм болж Юуд эзний хамгаалж байгаа нэг 100-ыг нохоо шиг л юмнууд ингээ байцгаач. Орчуулагч байна уу? Тембодо. залуучууд олон зуун байлгасны. Тэр орчуулагч байхгүй юм хүмүүс ингээ сууч. Хоёр өдөр яаж Энэ Монгол ажилчтай ажилласан болоо цалин цагааг нь өгөөч ээ. Хөөе. Монгол болоо. удаа яг тэр Өөрсдөө эдгээр бол яг Энэ хятадуудынхаа цалин мөнгөнд дөрвөөс хангалттай өгч байгаа. Монгол хүнийг айгууд 3-4 дахин нуулж өгч байгаа шүү. өгдөг үү? Ийм навшуудтай өнөөдөр жинхэнэ Монгол хүмүүсүүдийн цалин бол өгдөг үү? бүтээн байгуулалтыг ерөөсөө эсэргүүцсэн юм аа. Энэ ажил хийж байгаа залуучуудын маань ажлыг цалингийн өгөөч ээ. Цалингийн өгөхгүй. Гадны компани ингээл хэдэн зуун тэрбумаар нь ямар ч хяналтгүй шилжүүлчихдэг ийм компани. Тэгээ оффист нь ороод ирнэ. Орчуулагч нэг ч юм байхгүй. Орчуулагч хүн байхгүй. Бүгдээрээ тембодоо гэсэн нэг баахан хятадууд сууч. Монгол хүний цалин өгөөч ээ. Нэгт хоёрт энэ Монгол компаниудаа дэмжээч ээ. Монгол хүмүүсүүд чи юу идэж юу ууж амьдрах юм бэ та нар?
Тэ юу идэж юу ууж амьдрах юм. Энэ бол зүй ёсны шаардлага шүү. Одоо Монгол өчтөн барилгын компаниуд үе таалга хаагаад дампуурж штэ. Одоо Улаанбаатар хотод зарлагдах байсан бүх төслүүд өнөөдрийн байдлаар бүгд зарлагдаад дууссан гэж байгаа байхгүй юу? Улаанбаатар хотод одоо гिचний их 80 төгрөгтэй өдргээд байсан бүгд худлаа гэж байгаа шүү. Энэ мөнгийг нь бүгдийг нь энэ гадны компаниуд мега төслөөр бүгдийг нь хөөгөөд өгчихсөн. Ямар ч юм байхгүй. Мөнгө байхгүй гэж байна. Монгол бахын доо. Монгол. Хөөе, Монгол. Орчуулагч нөө. Орчуулагч нөө. Монгол юмнууд нь хүртэл ийм арчааг болцсон. Өндөр иймэрхүү байр байдалтай байж. За наад юм байгуулт гинэ. Чи өөрийгөө өөр дээрээ бодоод үз заяа. Саяны юу пост хийсэн. Чамайг бүтэн жил ажилуулчаад те ганцхан чамаа биш доор чинь 10 20 хүмүүс гошгоруулж ажилуулчаад чиний машин байрыг чинь барьцаанд тавиулаад цалингийн тавиулчаад өнөөдөр хүртэл бүтэн жил гарны дотор 2 тэрбум гаруй төгрөг чамд өгөхгүй мөрөөл чи яах вэ? Ингээд ойлгочих л да. Чам дээр ирүүл чи яах вэ? Ийм л нөхцөл байдал. Тийм учраас бид нар монголчууд бид нар одоо өөрсдийнхөө хөдөлмөр хийж байгаа шударгаар амьдарч байгаа иргэдээ энэ хужаанарт дээрлэхүүлэхгүй мөнгө төгрөгийг авч өгнө гэсэн зорилгоор ирж байгаа. Тэгэхээр бүтээн байгуулалтад явдгаараа явагдана. Гэхдээ энэ бүтээн байгуулалт хэдий боловч энэ цаана маш их давчаа байгаа шүү. Өнөөдөр энэ байрны одоо метр квадратын 4 сая гарцсан байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхэд яг ингээд тэгэхэд энэ одоо энэ долоон буудлын энэ хэсэг газрыг хишний айл гэлээд угаасаа нэг 20 тэрбум төгрөгөөр энэ аян газрыг бүгдийг авчихсан гэдэг шүү дээ. Тэгээд энэ газар нь баг өнгө. Тэгээд энэ одоо татвар төлөгчдийн мөнгөөр маш их хэмжээний бүтээн байгуулалт хийнэ гэдэг ингээд маш их хэмжээний мөнгийг зарцуулдаг. Тэгээд зарцуулсан мөнгөөрөө яаж гинү? Гадагш нь урсгаал ингээд явуулчих жоох байхгүй. Гадагш нь урсгаад явуулчих шүү дээ хамгийн гол нь. Тэгээд энэ бүтээн байгуулалт нь энэ гавьяага газар нь барилгын компани энгийн үнэлгээнээс маш үнэтэй. 4 сая 500 гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хотынхоо төв рүү ороод хотынхоо төв рүүгээ орох юм бол хотынхоо төв рүү 4 сая 500, хотоосоо жоохон захтуугаа бол 3 сая 500-ийн үнэлгээтэй байх жишээтэй. Тэгэхээр энэ төрийн нэр бариад мега төсөл нэрээр тэ энэ мөнгө угаадаг энэ үйлдэлээ зогсоогооч. Энэ хүмүүсүүдэд хариуцлага тооцооч. Хуучнаар одоо мэрэгжлийн хяналтын газар одоогоор барилга хот байгуулалтын яамны нөхдүүдээ та нар энэ дээр чанал тавиач. Дээрээс нь одоо тэр маш том сонсголуудыг өнөөдөр зарлаад байсан. Энэ нөхдүүд одоо барьж авчиж хориоч. Энэ Нямбаатар гэдэг нөхөр айл дээрээний тэр Америкт очсон хөл бөмбөг үзээ явж байгаа байхгүй юу? Ийм том бүтээн байгуулалтыг зарлчаад энэ дээр гिचнэн тэрбум төгрөгийн мөнгө угаалт хийчихэд Монгол залуучуудыг хохироочоод газрыг нь маш хямдхан үнээр худалдаж аваад гадны компанид санхүүжилт болгож өгөөд зах зээлийн үнээр байгаа зүйлийг гिचнэн одоо баг сая төгрөгийн өндөр үнэлгээтэй ийм бүтээн байгуулалт гэж юу байх вэ? Тэгээд тэрийг ядчих нь Монгол компаниар хийхгүй. Монгол компаниар хийхгүй болонгууд гадны компаниуд оржлоод гадны компаниуд нь яас маш өндөр үнэтэй өгдөг, маш өндөр үнэтэй зардаг, дээрээс нь цалин цагааг нь өгдөг. Иймэрхүү байр байдалтай байж штэ. Монгол улс өнөөдөр яг иймэрхүү байр байдалтай байж. Ням масрын учрал улсын их хурлын дарга Нямбацогт та бүхэн бүгдээрээ энэ дээр анхаарал хандуулаач. Монгол хүн Монгол газар дээр амьдарч болох юм уу? Монгол хүмүүсүүд Монгол газар дээр ажиллаад амьдрах их байгаа мó? Тэ. Одоо энэ авилгатай тэмцэх газар прокурор тагнуул та нар энэ дээр ажиллаа хийгээч. Төргөн шуурхан ажиллаа хийгээч. Магадгүй та нар нэг 2 3 жил явуулж энэ хүнийг цагаатглаа гэж та нар ингэж хаях гэж байна уу? Тийм юм гэж бол байдгүй заяа. Одоо Нямбаатарын нэг гачин сугных нь өснүүд орж ирэл мань нүцгийг доромжлоо сууж. Та нар Нямбаатарын одоо тэр 100-ыг нохоо шиг 2:30-уулаа та нар ингээл бидрийг харлуулаад та нар ингээд олон юм ярьж идэг. Та нар энэ бүтээн байгуулалт нэрээр мега төсөл нэрээр ард түмний мөнгийг угааж байгаа энэ компаниуд дээр та нар сурвалжлаач. Тэ. Олон зуун монголчуудыг хохирож болохгүй шүү дээ. Тэгээд мега төсөл нэртэй байж шүү дээ. Маш их хэмжээний одоо энгийн барилгын компани сая төгрөгийн илүү өндөр үнээр зарж байгаа байхгүй юу? Энд чи хямд барилга барьж одоо Монголын ард түмнийг хангал гэж барьсан газар үстэй. Тэгсэн чи юу вэ эдгээр ч одоо? Ийм сайхан бүтээн байгуулалтанд Монгол компаниуд өөрсдөө орсон бол аштай юу да? Хэдэн зуун Монгол компаниуд орж ирээд энэ бүтээн байгуулалтандаа өөрсдөө гар бие оролцоод өөрсдөө
Монгол ажилчдаа цалинжуулаа явсан бол Монголын эдийн засагт ямар их хувь нэмэр оруулах гэж бодож байна та нар. Тэгэхээр энийг одоо энд байгаа энэ хүмүүсүүд тэгээд одоо Монголоос иргэд гарах ч юм уу, гүү ч юм уу энэ хятад барилгын компани энд бүтээн байгуулалт хийн. Бас нэг ирээдүйн нэг хотын дарагт нь очиод гिचнэн тэр бом дөргөнэ авилгал өгөө дахиад суух юм бэл. Энэ хог навшиг тэрчгээр энэ харж байна. Энэ ховтос яасан ч балиар юм та. За нэг иймэрхүү байр байдалтай байна да. Нэрэ Монголын ард түмэн үнэхээр эмгэгдэлтэй байна. Энийг хардаа. Энд усных нь өөрөө юм уу? Юу юм бэ? Магадгүй хадж байна. Яа. Хамартай амтаа ойртохын арга алах. Ийм л байраа. Нямбатар гэж нэг хүчээсэн маар хулгайчин хийсэн бүтээсэн юм энэ л байгаа байхгүй юу? Монголын ард түмнийг доромжлоод тэгээд энгийн үг үзэл бодлоо илэрхийлсэн залуучуудыг яаж гинөө? Та нар нийгэмд одоо янз янзын дуу хоолойгоо өргөсөн залуучуудыг худлаа хэрэг дохоол худлаа одоо манай энэ нөхдүүдийг хардаа ингээл шалтан үсгийн ингээл тэрчгээр явж байгаа юм. Яа. Хөө үнэр та нарыг нэ яана. Ийм л байна шүү дээ. Яана. Энэ хужаанрын оронд Монгол залуучууд байсан бол яасан гоё вэ энд? Тэ Монгол залуучууд өөрсдөө их орондоо Солонгос явж ажиллахгүй, үр хүүхэд, эхнэр хүүхэд бүх юм орхиод гадны орныг зорихгүй ямар гоё вэ тэ? Тэгтэл ийм бүтээн байгуулалтуудыг гадны компани зүгээр ингээд сул тавьж өгчөөд өөрсдөө бид нар мегадүст хэрэгжүүлж байна. Хуцаад байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотод мөнгөтэй компани маш ховор болсон шүү. Хамаг байдаг мөнгийг нь гадны компаниуд авч төгссөн. Тэгээ бүр яач чадахгүй. Ой битгий гараа хой. Буцаад оруулахгүй штэ нана байж. Тий. Иймэрхүү байр байдалтай гэж тарж гин үү? Иймэрхүү л байр байдал. Одоо яан одоо. Үнэхээр өрөвдмөр юм аа өрөвдмөр энэ нэрээ. Төрн ард түмдээ ойлгодог. Ард түмнээ одоо манай энэ Монгол залуучууд нэг өчтөө сайхан Монгол залуучууд явж байна. Эдгээр маань цалинцгааг нь өгч гин үү? Аваагүй гэж ярьж байгаа байхгүй энэ залуучууд. Ийм олон залуучууд өнөөдөр ингээд ажиллаж ивэл ямар гоё вэ? За манайха яваад. Түрүү чинь ороод ир. Байна. Одоо тэр ингээд хой 100-д нохоо шиг ийм хэдэн залуучууд нь гарч ирсэн ингээд байж байгаа байхгүй юу? За манайха яваад ир түрүү чинь ороод ир. Моса хожааны гар гөлж байгаас явцгаа гэж та нар хой. Ажил төрөл олж хийцгээ та нар. Яах гээд байна. Баядыг хэдэрхлээрсэн чи яаж юм эдгээр. Эдгээр яат юм та нар яавал гэж. За нэг иймэрхүү байр байдалтай байж тээ. Яг хошигтай ажиллаж. Лалрын мос юм пис та нар. Мега төсөл саагийн пис та. Тэгээд төрн өөрөө барилгын компани үйл ажиллагааг өөрсдөө явуулж байгаа. Ард түмний хямд орон сууцаар хангана гэж байгаа. Тэгснээ 4 сая 500 гэж байгаа байхгүй юу? 2 сая 500-аар та нар мега төслөө хэрэгжүүлжээ тэр чинь мега төсөл болдгий заяо. 2 сая 500 мянгаар тэгээ 2 сая төгрөгийн бодит хямдралыг ард түмэндээ үзүүлж та нар заяо. Тэр чинь ард түмэндээ үзүүлж байгаа, нийгэмдээ үзүүлж байгаа бодит хувь нэмэр болдгий. Тэрнээс нэг Нямбатар мэтийн нэг хогийн хулгайчуудын хийсэн юмнууд нугасаа тийм бүтээн байгуулалт байдгүй. Энэ хардаад юу гэж байгаа юм бэ пста. Юу гэж байгаа юм. Яах юм бэ? Яах хэрэггүй гай болно. Хэрэггүй. Цэгэмдээ хэрэггүй. Гай болно ши гай болно. Наадвал чи гай болно өстой. Гай болно хэрэггүй. Яах.
Солиро дараа нь гомдлон унт гарна агаа болно. Яа наа энэ хардаа. Энэ хардаа. Ингээ аригта дарцаагаад ингээ суудаг. Писта. Тамбар аригта дарцаас энэ хардаа. Энэ хардаа. Бөө ингээд пивний лааз мааз ингээд амар олон юм ингээд байж байгаа. Тэр угаалгынх нь өрөө мөрөө хүн ойртох арга байхгүй биз та. Шээс баас нь хангалсан та. Яа. Энэ Ямбатар мэтийн энэ арчаагүй муусан лалрын хулгайчуудыг үгснээ их гэж энэ хотын дарга маргаар та нар томилдгийг. Хотын дарга маргаар ийм арчаагүй юмнуудыг томилсны чинь хар гайгаар өнөөдөр Монголын ард түмэн 4 сая 500-ийн орон сууцыг тэ 7 буудлын худалдаж авдаг дээр тулчаад байж байна. 7 буудлын тэрвээ Монгол компани Монгол барилгын компани 7 буудлын барилга барьсан бол хэдээр авч байгаа бол хэдээр зарагдах бол зах зээлийн үн 2 сая 3 саяар зараг. За нэг 2 сая 500-аас 3 сая 500-ийн оронд л байна шүү дээ тий. Гэтэл төр нь өөрөө ороод мегадот хэрэгжүүлж байгаа гэчээд өгч байгаа. Бохор дуулаа инженерийн шугал үйлдвэрийг бүгдийг татаад өгчихөө. Тэгэнгүүтээ эргээд 4 сая 500 гэж байхгүй юу? Ийм мегадот гэж байдгүй заяа. Өнөөдөр Монгол улсад мегадот гэж огт байхгүй. Харин ч бүр мега хулгай гэж байгаа заяа. Тэр Нямбатрыг тэр сугных нь өснүүдтэй өнөөдөр тэр Нямбатрыг өнөөдөр өмөрчтэй үхчгээд байдаг Нямбатрын үйл ажиллагааг дэмжиж байдаг тэр сугныхаа өснүүдтэй бүгдийг нь өнөөдөр шалга өөр ямар ч нөхцөл байхгүй. Манайх өрөөдрөө ийшээ авъя. За иймэрхүү л арчаагүй үйлслүүд өнөөдөр болж байна да. Монголын ард түмэн өнөөдөр ийм л эмгэнэлтэй байр байдалтай байж. Наад усных нь өрөө мөрөг хардаа. Наад усных нь өрөөг онгоолоо хардаа. Тийм. Цаатлах нь наад онгохоо байгаа чи. Чи ордоо чи наад. Биш ээ тэгвэл наадлах нь наад өрөө чи. Наад хог мөгөнд хардаа шүү. Хүүс яа. Иймэрхүү л байр байдалтай байж тээ. Яана энэ дот яана. Энэ хүмүүсүүдтэй хяналт тавьж байгаа мó? Энэ гадаадын өнөөдөр гадаад иргэн яамны нөхдүүд энэ нөхдүүд дээр хяналт тавьж байгаа мó? Гадаадын иргэн харьяатын нөхдүүд энэ хүмүүсүүд чинь ерөн ажиллах хэрэгтэй мó? Энэ хүмүүсүүд чинь эсвэл зүгээр жуулчны бийц мизээр орж ирэл ингээ байж байгаа мó? Өнөөдөр нэг иймэрхүү л байр байдалтай байж шүү дээ. Яана байна одоо. Цалин цагаа гэж өгч гэнэ манайхаа. Өгсөн үү? Цалин цагаа гэж өгсөн үү? Монгол юм уу? Монгол. Цалин цагаа гэж өгч гэнэ үү? Автон гүйцэтгэгчийн хаа бод. Туслан гүйцэтгэгчийн юм байна. Тэр Монгол ажилтнаа. Одоо эдрийг туслан гүйцэтгэгч болгож байхын оронд уул нь үндсэн гэрээт ажилчид гэрээт компани захирлуу зогсож байсан болоод эднэртэйгээ учир зүгээ олоод ингээ явсан болоод аштай юу дээ. Ийм сайхан бүтээн байгуулалтанд Монгол хүмүүс ажиллаж исэн бол ямар гоё вэ одоо тий. Монгол залуучууд орж ирээд өөрсдөө ийм бүтээн байгуулалтанд гар бие оролцоод Монгол компани захирлууд тий Монгол компани захирлууд ажиллаж исэн бол ямар сайхан бэ? Ийм сайхан бүтээн байгуулалтыг 16-г өнөөдөр Монгол залуучууд өөрсдөө бариад өөрсдөө зах зээлийнх нь үнэлгээгээр 3 сая 500 мянгаар зарж исэн бол ямар сайхан бэ? Ийм том гадны компани оруулж ирж байгаас Монгол барилгын нэг 50 компани оруулж ирээд 50 компанийхаа захиралд мөнгөний нөгөөд ингээ ажиллуулж исэн бол Монголын эдийн засагт мөч их тос нэмэр орох байлаа. Монгол залуучууд өнөөдөр
эхнэр хүүхдээ гэр бүлээ орхиод гадны оронд очиж өнөөдөр боолын хөдөлмөр эрхэлдэг. Монгол орондоо тэр гадны оронд авч исэн тэр мөнгөө Монгол орондоо авч исэн бол ямар тус нэмэртэй байх вэ? Та бүхэн бодоод үзээрэй. Ийм л мега төслийг өнөөдөр Нямбатар гэдэг хүн санаачилж ажиллуулсан байна. Өмнө үйл ажиллагаа эхэлсэн компани өнөөдөр ийм байдалтай явж байна. Хэрвээ тэгээгүйгээр өнөөдөр энэ одоо туулын хурдны зам ашиглалтанд орсон болвол дахиад бүр хэдэн мянган гектууд орж ирээд одоо бүр туул хоолын бургас болоод бүр тэрчгээр сүйдээд байх байсан биш. Ийм л байр. За иймэрхүү байрaalтай байна да. Орхоо. Энд ер нь ямар хөө юм өрнөж ийн яаж ин чи нэг яриач. Монгол компани ажиллуулахгүй юм нэ тэгээ Монгол ажилчдын цалиныг өгөхгүй. Тэ? Энд ч одоо монголчууд бүгд барьж штэ. Монголчууд 40 жил одоо барилга барьсан туршлагатай яагаад оруулахгүй вэ гэдгийг ойлгохгүй шүү. Тийм штэ. Тэгээ гайхал байж байна. Писта. За иймэрхүү байрaalтай байна да. Тэгээд мууч харамсалтай байна да. Тэгээд гадны гар хөл болсон, хулгайчуудын гар хөл болсон ийм нөхдүүдийг харахад үнэхээр эмгэнэлтэй биш. Энэ нөгөө нэг хятад компанийн иймэрхүү байрaalтай байна да. Яа. Мөн ч хэмгэнэлтэй байна да. Мөн ч хэмгэнэлтэй байна. За болоо наад хэрэг явуулаа болоо яах гэдэг юм. Ахында хариуцсан инженер нь бол энэ Монгол ажилтныхаа цалин аваад өгч өчтэй ой. Хөөе. Чи яхаа сүрээ. Хөөе ахында хөөе. Иймэрхүү байрaalтай байна да нэрээ. Тэгээд хариуцсан Монгол ажилчид нь Монгол хүмүүсийн эрх ашигыг хамгаалахгүй гадны компани гар хөл болцооц ингэ байж ш. Иймэрхүү арчаагүй ардаа. Хариуцсан талбай инженер гэж байгаа. Монгол үнийхээ цалин цагааг нь өгдөгөө. Гадны компани гар хөл болсон ийм л нөхдүүд өнөөдөр ингэ байж ш. Ийм л өнөөдөр байж байна. Тэр удирдлага хүмүүсүүдийн дуутахгүй. Удирдлага хүмүүсүүд нь ирэхгүй хоёр. Ой чи ахында юу хийдэг юм бэ? Энд юу хийдэг? Юу хийдэг хүү юм бэ? Яагаад та нар ингэж хой нутаг нэгтэн элэг нэгтэн Монголынхаа ард түмний цалин цагааг нь өгдөг юм бэ та нар хой? Яах гэдэг юм бэ хоош? Гараад ичэлтэй энэ яа тий хөөе. Хөөе яахыг та нар хөөе. Монгол хүмүүсийн цалин цагааг та нар өөхөө ш хөөе. Монгол хүмүүсийн ажлын байрыг та нар хамгаалаач. Тэр хүмүүсүүд нь хаана вэ гэдээ асуугаад нь штэ. Байхгүй штэ. Та нар одоо буугаад хайр одоо заяа.
Одоо та нарыг ажиллуулахгүй заяа. Энийг энэ босчоо. Та нар өөрөө өөрсдөө цалинтай үед Монголын бусад ард иргэд хамаагүй юу те? Хөөе. Мегадус нэртэй заяа хөөе. Энэ том хулгай явагдаж байна. Хөөе. 4 сая 500 мянгаар зарах гэж байна. Хөөе. Төр нь өөрөө орчоо заяа. 2 сая 500-аар зарж байгаа юм чинь мегадус гэж хэлж болсон заяа. Тэгэхэд чи өөрөө бий болж яваад бусд нь хамаагүй гэдээ ингэж зогсож байгаа байхгүй юу? Ийм арчаагүй. Хөл өгдөн мөлөө энэ өгдгий. Тэгээ та нарын цалин өгөхгүй заяа харж байгаарай. Ийм л байр байдалтай байж шít. Яах юм бэ? Гайхалтай шүү өстой. Арай тавтаа хой. Хой. Тэгэндээ байл. Яах гэдэг байл. За иймэрхүү л байр байдалтай байж тээ. За захын дөнөр. Арай л энэ да нэрэн бага олон залуучууд чи ингэж орж ирээд байна. Тэгээд мэдээллийн өгч шүү дээ. Хаана байгааг зүгээр хэлээд өгөөч дээ. Бид нар мэдгүй. Бид нар яагаачгүй шүү дээ өөртөө чи. Зүгээр хэлээд өгөөч. Хаана байгааг нь хэлээд өгөөч дээ та нар. Тэрийг л таадаас гуйгаад байгаа шүү дээ. Өөр юм байхгүй шүү дээ. Хаана ажилладаг ямар хүмүүс байгааг зүгээр хэлээд өгч тэгэл болоо. Байхгүй нахында орсон чи ямар ч юм байхгүй. Ийм байр байдалтай байна шүү дээ. Монголын ард түмэн нэрээ хизээч юм арчаагүй байж болохгүй шүү нэрээ. Би л болж байвал бусд нь хамаагүй гэсэн юм шиг. Бид нар ч гэсэн энэ цаг заваа алдаал энэ залуучуудынхаа өргөдөл гомдлоор ингээд яваал яах вэ хөвгөл явцгаач. Таам болсон. Харин тэгээд бүр дараг цэрэг удирдлагууд нь тэр Нямбатраас ахуулаад бүрстээ. Ийм арчаагүй. Яана. Яаж одоо Монгол улс хөгжнө? Яаж Монгол улс хөгжнө? Ийм одоо муухай үйлдэл хятадууд хангалттай сэтгүүл авч тийм ээ. Хятадууд мөр 2-3 дахин нуглаад авч байгаа Монгол хүний. Бодлоготой байна гэж миний бодлоод харагдсан. Мэдээж энэ Огтгөрөө. Баярлалаа. Хороолор нэг явчихсан болчихлоо. За. Ирэх очим арай болоогүй. Монгол хүмүүсүүдийг ингээл мөцөж болно гэдэг ийм сэтгэл зүйл өгж байгаа юм. Монгол хүмүүсүүдийг өнөөдөр цалинтай байна уу? Тэр хүмүүсүүд хоолтой ундтай байна уу? Хэд ч хамааралгүй шүү дээ энэ хүмүүс. Одоо энэ залууг харж байна уу? Тэр залууг. цөөхөлдөр шалуулаа ирсэн байна. Тэр нэг залууг харж байна уу? Та нарын одоо Дельтагийн тийм каск өмсцөө. Та нарын яахыг чинь бид нарт хамаагүй гэдэг өөрөөсөө болж ивэл болоо гэдэг ингээд зогсож байгаа юм. Ийм өчүүхэн байж болохгүй заяа ах юм дөө. Гоё заяа. Тэг. Чи бид нар юу гэдэг вэ? Юу? Фестаун чи. Хийж штэ. Юу гэдэг вэ? Бид нар монголчуудынхаа төлөө. Хөөе наад тэнэг юм чи гай болно. Энийг яах нь харав. Чи фестаун нааш энэ барьж. Бандмын заяа. Чамсгны 2-3 тоо дахин байж байгаа шүү. Адуулчихгүй заяа. Ийм арчаагүй. Ийм арчаагүй юмнууд өнөөдөр Монголын нийгэм дүүрсэн болонгууд Монгол орон хөгжихгүй байгаа юм. Төр засагтан байгаа улсын хурлын гишүүд нь ч гэсэн 76 ахта бүр уулгаачсан 126 болоод бүр амар их уулгаачуд болсон. Бүр захиалгын хууль баталдаг нь захиалгаар одоо гадны компанид үйлчлэлтгэлэг нь бүр өстой бүр хэлэх юм алдахгүй. Тэр оюу толгойн гэрээг шинжлэх гэхийн оронд монголчуудын аваагүй зээлийг бид нар тэдэн хувь буурууллаа гэдэг өнөөдөр ичгүй яриад төгсөж байгаа юм. Ийм арчаагүй төр засгийн нүртэл ийм арчаагүй байгаа болохоор Монгол ус яаж хөгжөхтэй нэрээ. Амар арчаагүй өстой. Яана. Энэ сайднэр майднэр нь хөөе. Тэр сайднэр ерөнхий сайд майдны энэ дэр арга хэмжээ авдгүй юм уу? Монголын ард түмэн яаж амьдраад байгааг энэ хүмүүсүүд ойлгохгүй юм уу? Эсвэл бүр эдгээр яах вэ? Одоо бид нар цэрэг цагдаагаа яваад эдрийг одоо нам дарч чадна гэсэн ийм хүсэл эрмэлзэлтэй байд юм уу? Ийм л хүсэл эрмэлзэлтэй байд юм шиг.
ашиглагдсан. Одоо хөнгө баг. Хэдэн тэрбум төгрөг авахыг таад. Манай сэтгэн компани би сэтгэн компани хөтөлбөр аваад аюул ажиллагаа хийсэн нэлээд байгаа мó. За. Тий. Манайх одоо жил гаруй цалингаа авсангүй. Жил гарan. Тий. Манай захирлын хэлбгээр манайх жил гарan юу вэ? 25 оны 1 сараас цалин аваагүй. Энэ 26 оны 10 сард дууссан. Тэгэхээр жил 10 сар гэсэн үгүй юу? Цалин аваагүй. Манай сэтгэн компани болохоор тэрбум гардаг авах юм. Иймэрхүү байрaalтай шүү дээ. Одоо харж гинөө. Гадны компани гар бол ичээд хой. Тэгээ хүн ирээд юм асуунгууд та нартай цагтаа ирэнгүү тооцоодоо гэд ичгүй хэлээ явж байгаа харж гинөө. Үгсээ хойно. Наад хой 4 сая 500 мянган үнэтэй байрыг чи монголчууд худалдаж авч чадахгүй заяо. Стаарчаагүй. Үгснийх нь бүтээн байгуулалтаа идэх юм монголчуудыг бүгдийг шулах гэсэн арчаагүй улгаачуудын төлөвлөгөө. Мега төсөл гин шүү. Иймэрхүү байр байдалтай байна шүү дээ. За. Бали юм шүү. Одоо шүүх цагтаа энэ хүмүүсүүд нь ирээд шалгалт хийх юм байгаа. Арчаагүй юм. Гай боллоо надад дараа нь гай болно. Дараа нь гай болно надад. За иймэрхүү байр байдалтай байна да. Монголын ард түмэн эх орон дээр ингээд гадны компани гар үл болцсон нөхдүүдэд ингээд худалдагдаад зарагдаад сууж ин да. Нэг иймэрхүү байр байдалтай байна да. За сайхан лайв маань шеэрлээд өгөөрэй. Монголын ард түмэн сайхан хүргээд өгөөрэй. Шеэрлээд өгөөрэй. За нэг иймэрхүү байр байдалтай. За сайн уу. За нэг иймэрхүү байр байдалтай байна да. За манай монгол залуучууд орж ирж байна. Монгол залуучууд маань орж ирж байна. Тэгэхэд хөөе. За сайн уу. Сайн сайхан юу. За иймэрхүү байр байдалтай байна да. Сая энэ хаапч гэнэ ерөнхий инженер ч гэнэ хүнтэй нь уулзлаа. Барыг цагдаан дээр ирвэл та нартай тооцоотой шүү гэж хэлээ явж шин. Ийм арчиг хүн, Монгол хүн энэ туслан гүйцэтгэгч компаниудынхаа цалин яаж олж өгөх вэ? Яах вэ гэж ярихын оронд ийм эсэргээр бидний өөдөөс ийм юм яриа сууж байгаа байхгүй. Магадгүй энэ төр засаг нь бидний л өөдөөс юм их юм байна л да. Энэ даа юм уу? Биш явш, наач биш. Тийш яв. Тиймэрхүү байр байдалтай байна. За иймэрхүү байр байдалтай. Энэ компанийн нь удирдлага удамж гэж байдаггүй. Бидрийг ингээл байж шít. Абсолютно. Тэр үү шүү дээ. Наадуулч шүү дээ. За иймэрхүү байна да. Нааш яваарай шлээ. За 2024 оноос хойш 25 оноос хойш ингээд цалингаа аваагүй хэдэн тэрбум төгрөгийн өрөнд овчихсон ийм барилгын компани нөхдүүд бол байна. Тэгээд Монгол залуучууд нь одоо өнөө маргаашгүй наадамд өгч байна. Ямар ч цалин цагаа байдаггүй. Тэгэл иймэрхүү. Ямар ч цалин цагаа байх. Тэгэл иймэрхүү байрaalтай байж шít. Битээ гар өрөөрэй наадуулда. Битээ гар өрөөрэй. Ой, болцоо явцгаа. Зуа.
Зуа. Яв. За иймэрхүү л баригдaltaй байна. Яана. Энэ залуучуудын оронд Монгол залуучууд ирээд ажилласан болвол гэр оронд 5 төгрөгтэй, хоолтой, унттай байх байж тээ. 快点不下了，回家休息。好，好了好了。好的好的好的。啊？中国就看中国的，关键。一个都是啊。好，回家。哎，这会За нэг иймэрхүү л баригдaltaй байна. Манайхан зарим эндээр яваад байгаа. Ингээд Сайхан ширлээд өгөөрэй. Барилга хот байгуулалтын яамны нөхдүүд байвал тус лайвыг үзээд арга хэмжээ аваарай. Тус арга хэмжээ аваарай. Сүхбаатар дүүргийн цагдаа нар байвал ирээд энэ Монгол улсын хуулийг зөрчдөг энэ гадаадын ажилчдаа хянд шалгаарай. Гадаадын иргэн харьяатын газрын хүмүүсүүд байвал хүмүүсүүдэд нь энэ хүмүүсүүдэд хяналт тавиарай. Энэ хүмүүсүүд ажиллах эрхтэй мүү? Эсвэл одоо жуулчлан аялна гэж орж ирээд ингэж ажиллаж байгаа юм. Энэ хятад залуучуудын оронд Монгол залуучууд ажиллаж байсан бол ямар сайхан бэ? Иймэрхүү л байна да одоо тэгээд. За бид нар бол энэ янз янзын хэл ам бол таталсангүй. Энэ хятад ажилчдад гар мар бол хүрсэнгүй. Ямар ч хүрэхгүй. Угаасаа тэр албан ёсныхоо шаардлагыг тавиад энэ Монгол залуучууд юм хохирлгүй болгож өгөөч гэдэг л ийм л шаардлага тавьж байгаа. За нэг иймэрхүү л байна да тэгэд. Харамсалтай байна. Маш их харамсалтай байна. Одоо монголчууд маш олуулаа болоод энэ өөрсдийнхөө ажлын байрыг хамгаалмаар байна. Ажлын болгон бид нар өөрийнхөө ажлыг хийж чадахгүй, өөрсдөө эх орондоо сайхан амьдарч чадахгүй. Гадны компанид ажлын байраа булаалгачаад эхнэр хүүхдээ орхиод гадны компани руу цагаачлаад өнөөдөр ажиллаж амьдрах үдээ. Эмгэнэлтэй байна шүү, байна. Энэ хүмүүсүүдийн хийж байгаа энэ ажлыг бол монгол залуучууд хангалттай хийн штэ. Энэ хүмүүсүүдийн хийж байгаа энэ арматурын энэ ажлыг бол монгол залуучууд хангалттай хийн штэ. Дурын нэг баригад орж ирээд шууд хийчих. Эдрийг тийм 20 бол 20, 30 бол 30 шаардлагатай хэмжээгээр нь хүмүүсүүд оруулж ирээд хийчих байхгүй. Тэгтэл ийм монгол замуундээ ээлгүй, монгол залуучуудаа хүндэлдэггүй, монгол залуучуудынхаа ажлын байрыг хамгаалдаггүй ийм төр засагтай байгаад одоо яах вэ нэрээ. Үнэхээр л өрөвдөлттэй байж шүү нэрээ.